Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн 1921 онд Содрог бичгийн хүрээлэнгийн дэргэд Дуун ухааны тасаг нэртэйгээр байгуулагджээ. 1930 оноос хэл бичгийн кабинет, 1957 оноос хэл зохиолын хүрээлэн болж өргөжин хөгжсөөр иржээ. Идүүгээ Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн хэл шинжилэл, утга зохиол судлал, хэрэглээний хэл шинжилэл, төвд судлал, аман зохиол, алтай судлал, Монголын нууц товчоо судлалын төв, аман зохиол, нутгийн аялал судлалын лаборатори, академич Цэндийн Дамжин сүрэнгийн гэр музей гэсэн үндсэн салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэл нь одоо 50 шахам эрдэм шинжилгээний ажилтнтай бөгөөд тэдгээрийн дотор шинжлэх ухааны доктор 4, боловсролын доктор 26, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 4, төрийн шагналтан 1 тус ажиллаж байна. Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар Онхтын Жамян, академич Дамжин сүрэн, академич Хорлоо, академич Лусан Дэндүү, профессор Ёндон, академич Самбил Дэндүү, академич Төмөр Тогоо, академич Болднаар ажиллаж байна. Тус хүрээлэн нь Монгол судлал, хэл зохиол судлал, аман зохиол судлал, дурсгалт бичгийн чуулган, төвд судлал, Монгол аман зохиолын чуулган, Монгол хэл шинжилэл, нэр томьёо судлал, уран зохиолын судлал, Алтайка 20 дугаар зууны Монгол зохиолчид зэрэг сэтгүүл цувралуудыг тогтмол хэвлэн гаргаж байдаг үлээ. Монгол улсад бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус хүрээлэнгийн оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж ЮНЕСКОгийн шагналаар 1970 онд шагнуулжээ. Монгол улсад одоо орчин үеийн шинжлэх ухааны үүднээс улс орныхоо хөгжлийг хэл түүхээ одоо судлах ажил маань бол 100 гаруй жилийн өмнө одоо ингээд эхэлсэн байна. Энэ эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг эрдэмтэн судлаач багш нартаа бол эрдэм шинжилгээний ажилтны үүсэт нь бол сайн сайхныг хүсэн өрөөж мэдчилж байна. За манай хэл зохиолын хүрээлэн бол монгол хэл их хэлний бат бэх орших тогтнох үйлсэн мананд бол 100 гаруй жил одоо зогсож явж байгаа ийм эрдэм шинжилгээний байгууллага гэж ойлгож болно. Тэгээ энэ 100 жилийн хугацаанд бол бид одоо монгол хэлийг судлах, уран зохиолыг судлах ажилд бол бас чамгүй 20 дугаар зуунд нэлээд их амжилтыг бол гаргасан. Өнөөдөр ч одоо бид бол монгол хэлний судлалыг улам ахиулж, утга зохиол судлалыг шин дэвшинд гаргаж уламжлалаа хөгжүүлж, шинжилт тэмүүлсэн энэ ажлаа бол хийж байна. Тэгээд энэ ажилдаа бол бүр их амжилт олох одоо итгэл ийм төгс явж ирж байна гэж хэлэх байна. Манай хэл зохиолын хүрээлэн бол анх Содрог бичгийн хүрээлэн нэртэйгээр 1921 онд байгуулагдсан байдгийг. Тухайн үеийн бидний гол зорилго бол Монголын бүх ард түмнийг бичиг үсгэтэн болгох гол зорилт дэвшүүлсэн. Ингэхдээ бол хуучин уламжлалт Монгол бичиг дээрээ тулгуурлаад түүнийг түгээн дэлгэрүүлэхээр ихэнх ажил хийсэн. Гэвч энэ ажлууд хэд удаашралтай байсан. Тухайн үедээ манай хэл бичгийн эрдэмтэд Дамжин сүрэн шагжуугаач ус оролцдог. Бус иш дорж Эренцэнгуа гэдэг тухайн үед ажиллаж байсан улсууд ер нь бичиг үсгийн реформ хийхгүй бол хуучин бичиг бол ярианы хэлнээс хэд олширч хүн ардад бичиг үсгэтэн болоход саад учруулж яана гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдгийг. Ингээд бичиг үсгийг солих ажлыг академич Дамжин сүрэн удирдан тухайн үеийн одоо нам төрийн удирдлага яамны гэгэрлийн сайд машлаа гэх тэргүүний сэхэтний оролцоотойгоор шинэ үсгийн дүрмийг зохиож хэрэгжүүлсэн. Ингээд манай хүрээлэнгийн олсон нэг том олдтууд бол Монголын бүх ард түмнийг бичиг үсгэтэн болгож Инемин батлаж ЮНЕСКО Крупскаягийн нэрмжил шагналаа олгосон байдгийг байна лээ. Тэр цагаас өнөөдрийн хүртэл манай хэл шинжилгээний салбарт хийж байгаа гол ажил бол
Монгол хэлийг тогтолцоотой шинжлэх ухаан болгох, жиг чөлдсөн салбаруудаас бүрдсэн шинжлэх ухаан, бие даасан шинжлэх ухаан болгоход гол анхаарсан. Үүний тулд нутгийн аялгау судлал, монгол хэлний хэл зүй, монгол хэлний өгүүлбэр зүй, монгол хэлний тал бичгүүд нэр томьёо гэсэн ийм гол хэдэн салбаруудаар судалгааны ажил хийсэн байдаг юм байна. Монгол хэлний одоо бүрэн хэл зүйг тодорхой салбаруудаар нь зохион дуусгаж, Монгол нутагт байгаа нутгийн аялгаунуудыг бүртгэж, мөн өвөрмөц онцлогийн тодорхойлсон АТ зохион байгуулах зэрэг суур судалгааны ажлыг хийсэн байдаг юм аа. Үүний зэрэгцээ одоо бидний хийх гол зорилго бол орчин үеийн шинжлэх ухааны техникийн олдыг тулгуурлаж, монгол хэлний төрийн хэлний үгийн сангийн сан хөмөргийг байгуулах, түүн дээрээ тулгуурлаж одоо судалгаа шинжилгээний ажлыг удам наривчлан гүйцэтгэх ажлыг эхлүүлээд байна. Хэл зохиол гэдэг энэ манай хүрээлэн бол Монгол улсын Монголын одоо хэл утга зохиол гэсэн хоёр үндсэн чиглэлийг бол судалдаг юм хүрээлэн. Тэгээд одоо эргээ харахад бол одоо Лосван Донга, Эренчунга гэх мэт эдний одоо хэлний зүй болоод хамт хэл зүйн сурах үндсэн одоо номууд бол хийгдсэн байдаг. Цэвлийн талаас хавхуулаа 5 бот тайлбар тайл, хариугийн тал, Орос Монгол тал гээд одоо монгол хэлний хамт үгийн сан бол бас багцлагдсан байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай хүрээлэнгийн одоо үндсэн түүхийг эргээ харахад бол хэлний болоод утга зохиолын хамаг түүх, хамаг үндсэн сан хөмөргийг бол бүрдүүлж хийсэн байдаг. Энэ дээрээс бол бүх ихтэй сургууль, дунд сургуулиудын сурах бичиг судалгааны ажлууд бол яг үүндээ манай хүрээлэнгийн үндсэн суур судалгааны ажлаас салааж гарсан нь бол харагдаж байдаг юм аа. Тэгэхээр хэл зохиолын хүрээлэнгийн бас нэг үндсэн үйл ажиллагаа нь бол одоо монголчуудын бүтээсэн оюуны өвийг бол цуглуулахад хандсан 90-ад оноос хойш явсан манай хэл зохиолын хүрээлэнгийн Эренчин, Дамин төсвөрн цолоо гээд Цодном гээд хамаг эрдэмтдийн явсан экспедицээр бол одоо 3 ийм тон сан хөмөрг бол бичсэн байгаа. Нэг нь бол одоо Төвд Монгол одоо энэ номын фонд байгаа. Энд бол 10,000 гаруй Төвд ном, 1000 гаруй Монгол ном байгаа. Нөгөөх нь аман зохиолын дуун хөмөргийн сан хөмөрг гэдэг байгаа. Энд бол одоо үе үеийн Монголын аман зохиолын өвийг тэгчдийн одоо хугарцаг бичмэл, гар бичмэл тийм ийм юмнууд бол хатгалагдаж байдаг юм. Манай хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжилгээний салбар бол Монгол улсын хэлний бодлого, үсгийн дүрмийн асуудал, хэл зүйн судалгааны үндсэн асуудлыг өнөөхөр хийгээд ирсэн. Энд нэг жишээ хэлбэл 27 оны шагжийн үсгийн дүрмийн тол, 1966 оны цэвлийн зохиож, Лувсан Балдангийн редакторлсан Монгол хэлний товч тайлбар тол, 2008 онд гарсан Актемч Болдын ерөнхий редакторлсан 19 зохиогчтой Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тол 5 ботыг нэрлэж болно. Энэ бол манай хүрээлэнгийн, манай хэл шинжилгээний тасгийн гол нүүр царай, гол ажил мөн. За 1921 онд Өнөөгийн шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн байгуулагдсанаас хойш өдгөө бараг 100 жил болж байна. За энэ хугацаанд хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байсан утга соёлын талын эрдэмтэд зөвхөн эрдэмжилгээний төдийгүй Монголын ард түмэн залуу үе үр хоочид асар их зүйлийг бүтээж үлдээсэн байт юм аа. За байгуулагдаад эхэлсэн эхний үедээ эхний 20-30 жил Монголын утга соёлын өвийг цуглуулах ажлыг нэлээд хийсэн байдаг. Үүний үр дүн нь 1950-ад оны сүүлээр гарсан Монголын уран зохиолын дээж бичиг 100 бүлгийг гаргасан байдаг. За энэний дараагаар судалгааны ажил эхэлж 1960-ад оны сүүл 1970-ад оны ихээр Монголын уран зохиолын тойм 1, 2, 3 дугаар бодийг манай хүрээлэнд ажиллаж байсан манай Ахмад Эрдэмтэн, Цэ Дамжин сүрэн тэргүүтээ эрдэмтэд бүтээсэн байд юм аа. Ингээд 13-аас 20 дугаар зууны үеийн уран зохиолын тоймыг нэгэнт гаргаж ирсний дараагаар 1980-ад оны ихэнх үеэр шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиолын салбарт ажиллаж байсан эрдэмтэд 20 дугаар зууны уран зохиолын түүх бүтээх ажилд оролцож 1988, 1998, 1996 онуудад Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн 1, 2, 3 дугаар төгсөн дэлгэрэнгүй түүхийн бүтээх бүтээсэн байт юм аа. Үүнээс өмнө бас 1968 онд Монголын орчин үеийн уран зохиолын товч тоймыг бүтээсэн байдаг. Ингээд бодглохлоор шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байсан утга зохиолын эрдэмтэд маань 13 дугаар зуунаас 20 дугаар зууны төгсгөл хүртэлх бүх одоо Монголын оюун цацинтны бүтээсэн утга соёлын зүйлийг
эмгэтгэн бүтээж ард түмэндээ өргөн барьсан ийм 7 бат ном сурвалж гаргасан. За үүний дараагаар залгамж алгаа болгож залуу үеийн эрдэмтэд нь Монголын орчин үеийн зохиолын түүхийн 4-р байтыг 2010 онд гаргасан. Ингээд одоо нэгдэхэд дэгнөөд үзэхэд бол 13 дугаар зуунаас 21 дугаар зууны эхэн үеийн хүртэлх бүх одоо Монголын зохиолчдын уран бүтээлийг нэгтгэн зэгцэлж Монголын ард түмэнд хүргэсэн ийм одоо суур судалгааны томоохон ажлыг хийж гүйцэтгсэн.